За аялал жаалгалтны 2024 оны сонсох дасгал дээр idioms буюу өрмөц хэллэг олноор орж иж байгаа. За энэ дотроо болоод одоо хамгийн нийтлэг орж иж байгаа өрмөц хэллэг нь out of bounds байж байна. За out of bounds гэдгийн агуулгыг таньж чадвал бид нар тухайн одоо аудионы агуулгыг бүхэлд нь таних боломжтой. За out of bounds болвол ямар нэгэн одоо хүн ашиглаж хүн орох боломжгүй бүсийг ямар нэгэн байдлаар хүний хэрэглээнд одоо байхгүй зүйлийг бид нар out of bounds гэж хэлдэг. За жишээ нь the garden is open to the public but the house is out of bounds. За энэ өгүүлбэрийг хамтдаа орчуулвал цэцэрлэгт хүрээлэл нь болвол олон нийтэд нээлттэй байгаа боловч байшин болвол хүмүүсүүд орж болохгүй байна. За энэ утгаараа болвол out of bounds болвол хүмүүсүүд орж болохгүй ямар нэгэн байдлаар хэрэглээнд биш байгаа зүйлсийг бид нар idiom хэлбэрээр гаргаж ирдэг. За энэ байдлаар хамтдаа суралцъя.